За сайн уу өнөөдрийн доктор подкастын дугаарт маань натурмед цэргийн засаг төвийн нойрны шүрэг эмчмэн оролцож ярилцсанаа. За тэгэхээр зарим хүмүүс одоо шүн нөгөө ингээд 2-3 дахин сэрж унтдаг шүү дээ. Ялангуяа хөшөө хүмүүс ч юм уу тий. Тэгэхээр эн чинь бас нормал юм уу? Эсвэл хүн ер нь л тасралтгүй орой ингээл унтаал өглөөс ирэх нь зөв нойр юм болоо. Тий ер нь бол хүн шүн сэрэх ёстой. Тэгээд хүмүүс маань ойлгохтой болохоор орой шууд унтаал огт сэрхгүйгээр ингээ өглөөс ирүүл одоо ингээд аюу сайхан унтлаа. Тэрнээс ишин сэрээд ахаараа би одоо ингээд унтаж чадахгүй байна. Миний нойр болохоо болчихлоо. Нойрны систем маань эвдэрчлээ гэдэг ингээ бодоод байдаг байхгүй юу. Гэтэл хэвийн хүн маань шөндөө одоо хамгийн багадаа 4-5 удаа сэрдэг. За хамгийн ихтэй бол шин 20 хэдэн удаа сэрэх нь бол хэвийн гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр хүн маань бол сэрдэг. Хамгийн гол нь нөгөө сэрчээд эргээд унтах хэрэгтэй байхгүй. Эргээд хэвийн нэг 5-10 минут болоод унтдаг. Гэтэл хүмүүс маань ингээд нэг өдөр сэрлээ, 2 өдөр сэрлээ, одоо нэг өдөр нь одоо 2-3 сэрлээ, дараагийн өдөр нь 4-5 сэрлээ ингэхээр санаа зовоод эхэлдэг гинт тийм ээ. Энийг анзаараад эхэлдэг байхгүй. Тэгэнгүүт санаа зовхоор одоо эргэж унтаж чадахгүй болчдөг аажимдаа. Тэгэхээр л би одоо ингээд нойр маань хямраад байна гэж үздэг. Гэтэл хүн маань одоо юу гэхээр 4-5 удаа хамгийн бага сэрнэ гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр хүний нойрны бүтэц буюу хүний нойрны үйл явцаас шалтгаалж байгаа гэсэн үг. Хүн шөндөө 4-5 удаа сэрнэ гэдэг нь хүний нойрны нэг цикл гэдэг юм 4-5 удаа давтагддаг гэсэн үг. За тэр цикл гэдэг нь юу юм бэ гэхээр нойрны бүтэцтэй холбоотой зөөрмөглөх үе, нойрны нэгдүгээр үе буюу хөнгөн нойр, гүн нойр, нүд хурдан хөдлөх нойр буюу REM нойр гэдэг энэ нойрны одоо үе шатаар унтаад тэгээ сэрдэг. Энэ нэг үе шат маань 60-аас 90 минут орчим үргэлжилдэг. Одоо хүнээс хамаарат насанд хүрээд одоо илүү нас өгшрөх тусам энэ нэг циклийн хугацаа багасаал байна гэсэн. Жохон хүүхдэд бол илүү урт байна гэсэн. Тэгээд нэг цикл явах болгоно л одоо сэрдэг байхгүй юу? Нэг цикл явж дуусаад REM нойр буюу нүд хурдан хөдлөх нойр, сэрхийн өмнөх нойр гэж нэрлэдэг. Энэ нойр явж байгаа юм чи сэрнэ. За тэгээ үргэлжлүүлээд дараагийн цикл дахиад эхлэнэ гэсэн үг. Инхээр нэг цикл явж дуусаад сэрдэг учраас энэ шөнийн турш 4-5 удаа цикл давтагддаг учраас шөн 4-5 удаа сэрнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ маань болохоор хэвийн физиологийн үзэгдэл ерөөсөө хэвийн бидний нойр хэвийн явагдаж байгаагийн илэрлэл байхгүй юу? Би нэг унтчаад цаг тутам сэрээд байна гэлтэх юм бол тэр чинь хүмүүс аюу том асуудал бол яагаас ирч вэ? Би одоо яг л нойр удаж байгаа юм байна л гэж бодож байна. Тэгэхээр ихэнх хүмүүс бол нөгөө нэг одоо яг бүрэн сэрхгүйгээр ингээл яг жоохон сэрэг болоод буцаад унтчихдаг юм байна л да мэдгүйгээр. Зарим болохоор бүрэн ингээд нүдэ нэгээ сэрдэг гэж ойлголоо зөв тий. Ихэнх хүмүүс биш настай хамааралтай гэсэн үг. Одоо хүүхдүүд өсвөр насныхан залуучууд те одоо 30 хүртэлх насны залуучууд ч гэдэг юм уу зөв хэвийн нойртой хүмүүс маань нэг нойрны цикл яваад үргэлжлүүлээд одоо нэг жоохон ингээд хөдлөх ч юм уу нэг жоохон сэрвэлзэж агаад дараагийн нойрны цикл нь эхлээл энэ хоорондоо одоо бүр нүдэ нэгээ сэрэхгүй одоо тийм гэдэг байхгүй залуу байхад нас захиал ирэх байх тусам одоо яг гэхээр угаасаа нойрны чанар мууд нь нойрны хинжээ багасны энэтэй холбоотойгоор нэг нойрны цикл яваад одоо бүрэн сэрдэг болж байгаа байхгүй нүдэ нэгээ бүрчээж маа тийм насанд хүрсэн хүмүүс маань нүдэ нэгээ сэрчээл одоо эргээд унтдаг гэсэн 5-10 минутын дараа. За сэрсэн юм чи ингээд одоо ариун цэврөөрөөр оржоод унтаадаг. За ингээд нас яваад тахлаар 50-60 ингээд 60-аас дээш болоод ирэхээр сэрчээд нэг хэсэг хугацаагаар унтахгүй байгаад байдаг гэсэн. Тэгэхээр дээрэс нь одоо угаасаа физиологи нь одоо тийм байна шүү. Энэ чинь нормал юм биш үү? Хэвийн үе шүү. Гэтэл энэ дээр хүмүүс юу нэмдэг вэ гэхээр сэтгэл зовоод эхэлдэг байхгүй юу? Би унтахгүй байна, эргээд унтаж чадахгүй байна гэдэг нөгөө сэтгэл зовнил гэдэг юм нэмчихдээ. Нэг л биш болчтой би яг нойр удаж эхэлж байгаа гэж бодоод ихнээсээ нойр уддаг гэж магадгүй юм. Тийм яг үнэ тийм. Тэгэхээр нойр судлаач нар хэлдэг штэ. Ер нь бол нойр гүйдэл чи хүн болгонд байдаг л асуудал. Энд бол санаа зовох хэрэггүй. Энийг хүн дээр хүлээж авах хэрэггүй. Хүн болгон нойр гүйддэг. Хүн болгонд асуудал байдаг. Хүн болгон шүн сэрдэг. Гэхдээ та сэрж ийн гэж санаа зовж ивэл тэр бол таны сонголт гэж байгаа. Тэр санаа зовлтоор л хүн өөрийгөө одоо нойр гүйдэлд оруулдаг гэсэн байхгүй юу? Тэгээд олон дахин сэрж унтсан ч гэсэн маргааш нь одоо сэрэг байх юм бол бүр ямар ч асуудалгүй юм биш тийм. Бүр ямар ч асуудалгүй тийм. Олон дахин сэрээд нэг цаг болоо сэрээд ингээ маргааш өдөр нь та яадаг вэ? Хамгийн гол асуудаг юм маань тэр. Маргааш өдөр нь та яадаг вэ? Хэвийн ажлаа хийдэг үү? Зөв хэвийн ажлаа хийгээл яваад идэг гэдэг. Тэр бол зөвөр нөх хэвийн нойр гэдэг. Тэр хүн хэвийн нойртой байна гэдгийг л илэрхийлж байгаа илэрхийлэл гэсэн тийм. Тэгэхээр за хэвийн нойр ярьсан чи одоо ээлжийн ажил хийдэг хүмүүсийн хувьд одоо өдөр нь унтж байгаа шүү дээ тий. Өдөр нь одоо унтчаа шөнө ажил хийж байгаа хүмүүсийн хувьд өдөр унтах чинь одоо хэвийн нойр болох уу?
одоо нойрон цолигдсон хүмүүс гэж ярьдаг шүү дээ тийм. За энэ болохоор бас жоохон асуудалтай. Ер нь бол ээлжийн ажил гэдэг зүйлийг одоо энэ зуунд ер нь ээлжийн ажил гэдэг имийг одоо байхгүй байлгамаар байна гэдэг одоо эрдэмтэд судлаачид ер нь тийм санал дэвшүүлж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр ээлжийн ажил гэдэг бол одоо нойрны гол байсан гэсэн үг тийм. Гэхдээ одоо ээлжийн ажилгүйгээр одоо ямар нэгэн одоо бас байж ээлжийн ажилгүйгээр одоо тодорхой хэмжээний одоо ажил үйлс явахгүй тий одоо байх л ёстой зүйл тодорхой хэмжээний хүмүүс ээлжийн ажиллаа хийн. Тэгэхээр одоо энэ тэр хүнийг одоо ээлжийн ажиллаа болоо гэж бол бид нар хэлж чадахгүй. Гол нь тэр ээлжийн ажилд нь нойрыг нь зохицуулах тийм ээ зөвлөгөө өгөх тэрийг нь тохируулах ийм арга хэмжээг лаавна гэсэн үг л дээ. Тэр мэдээж хэрэг одоо нөгөө хүний биологийн цаг гэж үүдэг дотоод цаг буюу нар гарахаар бид нар сэрнэ харанхуй болохоор унтдаг. Гэтэл ээлжийн ажил гэдэг маань яг энэний нөгөө эсрэг ажиллаад байдаг байхгүй. Хүн ингээ нар гарахаар одоо хүний бүх бие организм, бодис солилцоо, булчин, даралт, пүүс, амьсгал одоо ингээд хэвээ идэвхтэй байх хэрэгтэй байтал энэ цагаар одоо эсрэгээр нь ээлжийн ажил хийдэг хүмүүс маань унтаад байна шүү дээ тий. Тэгэхээр одоо дотоод цаг буюу нөгөө байгалийн цагтаагаа бидний одоо бие организмын эрүүл мэнд маань зөрчилдөд эхэлдэг. Гэхдээ энийг одоо яаж хэмээх болох вэ гэхээр ээлжийн ажил хийдэг хүмүүст одоо зориулсан нойрны хэмнэл гэдэг имийг л одоо тухайн хүмүүст нь тааруулж зохион байгуулна гэсэн үг л дээ. Тэгэхээр бас зохицуулж болдго юм уу тий? Зохицуулнаар ямар зохицуул байж болох вэ? За ерөнхийдөө одоо уурхайн ажилчид гэдэг одоо бас нэг тустай хэсэг байна. Одоо эмнэлгийн ажилчид, эмч сэвлэгч нар байна тий. Эсвэл одоо тэр цахилгаан станцад ажилладаг эднэр гээд тэрнээсээ шалтгаалаад тэр ээлжийн ажил нь цагийн янз бүр байдаг байхгүй юу? Одоо цэрэг цагдаагийнхан ч гэдэг юм уу те ингээ 24 48 24 78 гэж хийдэг бол одоо гадны улс орнуудад одоо ийм цагийн хэмнэл бол байхгүй байна. Яадгүй гэхээр одоо 16 8 ч гэдэг юм уу те ингэж хийдэг. Тэгэхээр энэнд нь зохицуулж л одоо нөгөө нэг нойрыг нь бас зохицуулна гэсэн. Ерөнхийдөө одоо энэ ээлжийн ажил хийдэг хүмүүст одоо хамгийн сүүлд 2020 онд Австралид ч одоо уул уурхай их байдаг шүү дээ тийм ээ. Австралийн USA-ийн мужид байдаг уул уурхаанаас гаргасан одоо ээлжийн ажил хийдэг хүмүүс ямар нойрны дэглэмийг баримтлах вэ гэдэг энэ өдөрдмжийг ерөн сүүлийн үед бол хэрэгжилж байгаа. За энэ дээр болохоор яах вэ гэхээр одоо ээлжинд гарахын өмнө 30 минутаас 2 цаг заавал унт гэж байна. За ээлжнээс буугаад 2 цагийн дотор 2-оос 3 цаг бас заавал унтах хэрэгтэй гэж үзэж байгаа. За 24 цагийн дотор тэр хүн маань 7 цаг заавал унтсан байх хэрэгтэй гэж үзэж байна. За ер нь бол 16 цагаас илүү хугацаагаар одоо шүн тийм ээ 16 цагаас илүү хугацаагаар одоо сэрүү явж болохгүй гих мэтчлэн одоо ингээд тухайдхан байгууллагаас шалтгаалаад энэ заавар өгдөг. Гэтэл Монголд яадгүй гэхээр ихэвчлэн 24 48 24 эдэр гэж явдаг ээлжийн ажил зүйнтэй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр тэр чигээрээ ерөөсөө нөгөө нэг нойрны эрүүл хав гэдэг юм зөрчиж яахгүй 24 цаг тэгж сэрүүн явж болохгүй гэдэг олон улсын заачихсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ шүүн одоо шүний ажил хийж болно. Гэхдээ яг өмнө хойно заавал унтах юм байна шүү дээ тий. Тэгэх юм бол яг нойроо зохицуулт хийж явж болох юм. Гэхдээ ингээд үргэлжлэх 24 цагаар бол нойргүй явдаг маш том асуудал гэж үргэлжлэх хугацаа гэж чухал юм байна. Одоо уул уурхаанууд одоо гадны хөрөнгө оруулалттай учраас яг тэр журмаар одоо орой 8-аас гараад өглөө 8-аас буудаг ч юм уу те энэ дандаа богино цагаар хамгийн уртдаа 16 цагаар эднэр тавьсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ дэр бас ер нь бол маш 24 цагийн ажлууд гэж зөндөө байгаа шүү. Зөндөө байгаа тийм 24 цаг гараад 48 цаг амардаг ч юм уу тий. Одоо цэрэг цагдаагийнхан ч бол 20 зарим одоо тулаатай үед манай эмнэлгийн эмч сэвлэгч нар ч гэсэндээ 24 цаг гарчлаа. Одоо дараагийн хүн байхгүй бол өргөжлүүлээд ингээ яваад идэх ч гэдэг юм уу. Ер нь бол бид нар чи 16 цагаас дандаа л одоо илүү хугацаагаар ажиллаад байна. Энэ болгон маань ер нь бол нойрны дэглэмийг зөрчөөд байгаа гэсэн үг тийм. Тийм. Тэгэхээр яг эрүүл мэндэ бодох юм бол урт хугацаанд ер нь бол тэр ажлыг бол их жоохон хэцүү юм байна тий. Одоо 24 цагаар лавгая гардаг ажлыг бол тий. Тийм. Гэхдээ яг одоо тэгээд бид нэр одоо улс орны юг одоо өөрчлөлт гэж хичээн. Гэхдээ тэр 24 цаг ажилласан хүнд одоо бас ингээд аль болох одоо хурдан унтаж амрахыг зөвлөж юм уу тийм ээ. Гэх мэтчлэнгийн тийм арга гаргалыг тухайд үед нь юу ажил боловсруулна. Өөрөлдөх юм бол буун гутаал одоо бушуухан унтах хэвээр. Гэтэл зарим хүмүүс ингээ маргааш ингээ ар гэрте ажилтаа учраас гэл ингээд эсвэл одоо өдөр унтчихаар би орой унтахаа болж тийм аа гэл ингээд албаар сэрүү яваад байдаг. Одоо бүр 24 36 цаг ингээд сэрүү яваад байдаг байхгүй. Тэгэхээр энэ маань аягүй буруу гэдгийг тэр хүнд нь ерөнхийд нь мэдлэгийн сайн олгоод өгөх ёстой л гэсэн. Манайхан ер нь тийм яриа байдаг шүү дээ. Орой унтвал нэгийг сонсож одоо өглөө эрт босвол нэгийг үзнэ гэдэг тийм. Тэгэхээр ер нь бол
одоо манай уламжлал бол бага унтахыг л одоо өвөө эмээр маань хэлдэг. Өглөө унтаж болохгүй өртөөс орой яасан ихт унтдээ одоо орой унтч гэдэг юм уу тий. Тэр энэ юу н хэр зөв юм бэ? Одоо уламжлалт нэг аргууд биш үү аваас болгоны. Тэгээ энэ маань биднэрт одоо зөв нөлөө үзүүлдэг юм уу эсвэл энэ ч одоо буруу юм байгаа даа юм уу? Тий, энэ маань одоо бидний өнөөдрийн яриад байгаа одоо нойрны эрүүл ахуй гэдэг юмтай одоо шууд зөрчилдөд байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээд нойргүй гэдэг ингээд ер нь ихэнх настай хүмүүс маань угаасаа нойрны хэмжээ багасна л доо. Гэхдээ тэр хүмүүст ингээд ихэнх одоо настай 60-аас дээш настай хүмүүс маань юу ярьдаг гэхээр одоо бидний бага настай хахад аав ээж өвөө эмээнэр бос гэдэг ингээд 4 цагт босгодог. За малдаа яв малаа ингээд сүү сайл гэдэг ингээд хар өрөөр босгоод ингээд бүр сурцсан. За тэгэл орой бас одоо ер нь тэгж их унтахгүй. Унтах юм бол одоо хамгийн муу хүн л одоо ингэж их унтаад байна. Нойрноос малаа юу махнаас хотгаач үлээ тийм ээ гээл ингээ ерөөсөө унтуулдаг. Энэ байдал маань өнөөдрийн энэ ингээд хүмүүсийн яг нь настай болсон дээр нэмэгдээд улам ингээд нойргүй тэрнээс болоод маш их зовж ханалж байгаа энэ зүйлүүдийг үүсгэж байгаа нь аюу их тархалт ихтэй байгаа байхгүй. Тэгэхээр манай эртний монголчууд маань одоо яг өнөөдрийн нойрны дэглэм гэдэг юмтай аюу их зөрчилдөж байдаг гэсэн юм болоо. Тийм. Энтэй бол би одоо санал нийлэхгүй байгаа юм л да. Тэр маань буруу л гэж үзэж байгаа юм тийм. Мундаг цагтаа унтчих л өстой заавал нэг их тусаад шаардлагагүй. Эрт хэдэн бүр 4-5 цагаас л босч байгаа гэж байгаа шүү дээ. Тийм. Тийм хангалттай хүүхд гэдэг чинь угаасаа ер нь бол олон цаг унтах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр цагаар 10 цаг унтах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэр цагаар нь унтуулж чадахгүй. Байн хэр байнгын нойр дутагдaltaй яваад идэг гэсэн байхгүй юу? Тэр нойр дутагдал бас нойргүйдэл хоёр өөр одоо. Тэр нойр дутагдал маань өөрөө явсаар байгаад хоёр дахь нойргүйдэл төрж байгаа ийм асуудал. За тэгэхээр хэвийн нойр гэдэг ойлголт бол бидний бодсоос шал арай жоох өөр юм байна л да. Тэг хүн болгон өөр юм байна. Дээрээс нь шин олон удаа сэрх нь бол асуудалгүй юм байна. Тийм асуудал. Тэгэхээр одоо нойргүйдэл нь тэгвэл маргааш нь одоо ядраад байгаа ч юм уу те эсвэл 3 сараас дээш уцаар ингээд сайн унтахгүйгаа хэлдэг юм. Тэгэхээр шалтгаан бол маш олон янз байгаа хэрэг та. Монголчууд тулгардаг одоо нийтлэг шалтгаан гэхээр танд нэг ажиглагдсан юм байна уу? Ер нь тиймэрхүү шалтгаанаас болоод хүмүүс нийтлэг нойргүйдэл болоод идэг. Тийм байна. Монголчуудад тохиолдог нийтлэг шалтгаан маш олон байна. Дээрээс нь өөрөө нойргүйдлийг үүсгдэг шалтгаан болохоор бас маш олон. Тэгээ энэ дээр миний хамгийн нэгдүгээр хэлмээр байгаа юм нөгөө манай монголчуудын нөгөө гэр бүсэг амьдрал нь баг ингээд нойргүйдэл ер нь нөлөөлдөг гэдэг юм уу да. Өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг төрсөн ээжүүд маань бага насны хүүхэдтэй аав ээжүүд маань дандаа нөгөө хүүхдээ өөрчилж унтдаг. Нэгээр нь биш хоёроор нь гурваар нь ингээд ерөөсөө хүүхдүүдтэйгээ хамт унтдаг. Тэгээд 7, 8, 9, 10 нас хүртэл л өөрчлөлт унтаад байдаг. За бага хүүхэдтэй бид нэр эрхлүүлж байгаа одоо ингээд өврөөс гарахгүй байна гэд ингээд эн чинь нөгөө нэг бидний нойрны эрүүл ахуй гэдээ яриад байгаа одоо нойрны орчин гэж юм айгүй чухал байхгүй юу. Тэгэхээр тэр орчин гэдэг имийг ерөөс үндсээр нь ингээд эвдээд тавьчихж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр илүү их ингэж нөгөө хүүхдээ хүртэлж унтдаг. Тэр байдал маань бага насны хүүхдээ ээжүүдийг айгүй их нойргүйдэлдэг. Хүүхд чинь нөгөө тийчлээд ер нь хажууд нутгаад айгүй хэцүүдэг шүү дээ. Ерөөсө бага насны хүүхдийн асуудал гэдэг маань одоо нойргүйдэлд хүргэж байгаа гол хүчин зүйл болчихж байгаа байхгүй юу. Аль нэгэнтэй. Яагаад гэхээр мэдээж хэрэг одоо бүр жоохон багт нь хөхүүлнэ, олон удаа сэрнэ, хуурайлна, за жоохон том болоод ирсэн ч гэсэн тэлчигнэн одоо даарч хулуугээ хүнжлийн хучин тэгээд хүүхдтэй хамт унтж байгаа учраас тэр ээж аавч өөрөө сэргийг унтж байгаа байхгүй. Бүрэн унтж. 50 гүн унтж чадахгүй. Сэтгэл нь амар унтж чадахгүй байгаа гэсэн үг л дээ. Энэ зүйл нөлөөлдөг. За дээрэс нь ер нь бол одоо нойргүйдэлд нөлөөлдөг маш олон зүйл байгаа л да тий. Тэр орчин байна, нийтэж ууж байгаа хоол хүнс байна, шин олон дахин шээгээд байх, эсвэл ходоод нь өвдөөд байх тий. Эрүүл мэндийн шалтгаанууд гэж чухал юмнууд байдаг. За жишээлх юм бол одоо бамбай эмгэгтэй хүн маань ер нь бол нойргүйддэг. Гэтэл тэр хүн маань тэр бамбай эмгэгийн асуудлаас болоод нойргүйддэг байна гэдгийг ойлгодгүй ч юм уу тий. За түрүү булчирхан одоо өөрчлөлттэй эрэгтэйчүүд маань шин олон дахин босоод шээгээд идэг. Гэтэл энийг одоо би энэ шээгээд ах маань миний нойрыг сэргэлзүүлээд байна гэдгийг ойлгодгүй ч юм. Энэ эрүүл мэндийн шалтгаанууд бол хамгийн том чухал асуудал. За дээрэс нь ер нь урдл хүчин зүйл гэж байна. Тэрийг бол бид нэр өөрчилж чадахгүй. Бидний одоо өөрчлөгдөшгүй хүчин зүйл. Жишээлх юм бол нас байна тийм. Нас ахиад ах юм бол нойр багасаал байна. За эмэгтэйчүүд маань илүү их нойргүйддэг тийм. Нөгөө жирэмслэлт, цэвэршилт одоо
эмэгтэй хүний одоо нөхөрчүүн насанд бол айгүй их нойргууддаг учраас эмэгтэйчүүдэд их нойргууд нь за удамшлын шалтгаан байна. Бид нэр тэрийг өөрчилж чадахгүй тийм ээ. За гэр бүлийн түүх байна түрүүний ярьсан те. Жоохон багт нь ингээл аав ээж нь гэрээрээ ингээд их оройтож унтдаг. Тийм одоо заншилтай хүмүүс байна. За тэгээд дээрэс нь бол одоо сэтгэл санааны байдал нь хүний одоо угаасаа одоо юм дамархан сэтгэл санаа зовдөг, төгшдөг тийм ээ. Тийм төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл одоо ямар нэг юм заавал төгс байх гал зөвхөн өөрийнхөө байх гал ингээд оролдоод идэг ийм хүмүүс маань нойргоотход айгүй их одоо мэдрэг байдаг л гэсэн. За тэгээд нийгэм соёлын хүчин зүйлүүд байна тий одоо хүрээлэн байгаа орчин байна. Одоо байшингийн гадаа одоо шинжэнгөөнийг барилга баригдаад одоо нэг 2-3 сар унтуулахгүй байх юм бол тэгэл нойргоотчих юм тий. За тэр түрүүнийсэн бага насны хүүхдийн асуудал одоо нөхөр юм уу эхнэр нь одоо бас хорхирдаг ч юм уу хөлөө хөдөлгөөд ч гэдэм үү тэлчгнээд ч гэдэм эсвэл байн одоо босож яваад идэх ч юм. Тэгэх юм бол хажуудах хүндээ одоо бас нойргоотх энэ асуудлыг үүсдэг. За ялангуяа бас бага насны одоо сэтгэл санааны гэмтэлтэй травма гэж яриад байгаа ийм одоо зүйлтэй хүмүүс маань илүү их одоо нойргоотх одоо ялгуурлан гадуурхах гэх мэт ийм урдл зүйлүүдийг бид нэр өөрчилж чадахгүй. За дараагийнх нь бол яг нойргоодл үүсэж явах үед бий болсон одоо стресс хүчин зүйлүүд байна те. Эерэг юм уу сөрөг стресс янз бүрийн одоо ажилд орох, сургуульд орох, шалгалт өгөх эсвэл ажилласаа гарах санхүүгийн асуудал, өвчин зовлонгийн тийм гашуугын нэг зовлон гих мэтчлийн энэ асуудлууд манд одоо яг нойргоотүүлж байгаа. За мөн дараагийнх нь бол ер нь нойргоодлээ докторжуулан байрдаг тийм зам үлдээ хүмүүс гэж байна. Нойргоодох үедээ одоо олж авсан одоо буруу зуршил те. Орондоо сэрүүн хөвтөөд байдаг, уцаа үзээд байдаг, босоод телевизээрээ үзээд байдаг, орондоо хөвтөж байгаа зургтаа үздэг, орондоо орж байгаад ажиллаа хийдэг, юм иддэг гих мэтчлэн тэгээ унтахгүй байна гэж бошоохон шиг ийм хэргэлдэг. Тэгээ өөрт нь ямар нэгэн одоо урдл тийм нойрны бусад эмгэгүүд байгааг мэдгүйгээр шууд л одоо ийм угаал унтил гэдэг ийм зорилготой хүмүүст маань тэр эмгэгээ буюу шалтгаанаа амжилтгүй болвол нойргоодл арилахгүй шүү дээ. Гэх мэтчлийн сэтгцийн одоо асуудал, сэтгэл готрол, анхдагчаар сэтгэл готролтой, сэтгэл зовнилтой хүмүүс байна шүү дээ. Тэр асуудлаа амжилтгүй бол нойргоодл арилахгүй гэдгийг бол нөгөө сайн ойлгохгүй байгаа. Энэ маш олон шалтгаанууд байдаг л да. Тэгээд нөгөө оройтож дасгал хөдөлгөөн хийдэг, оройтож одоо сэргээж хэргэлдэг. Би ажил ихтэй учраас кофегоо одоо 7, 8, 9 цаг хүртэл уудаг гэдэг ярьдаг хүмүүс. Дэ чирэг сэргээж хэргэлж хэрч одоо яаж унтах вэ тийм ээ чанартай унтж чадахгүй шүү дээ. Гэх мэт чинь тэр хүний өөрийн одоо амьдралын хэв маяг хүртэл маш ихээр нөлөөлдөг л дөө. Тэгэхээр нойргоодлыг үүсгэж шалтгаанууд маш олон гэсэн. Дасгал хөдөлгөөнд тэгвэл орой их ер нь бол дими юм тийм нойронд бол сэргээж хүний биеийг сэргээж чинь гэсэн үг болж чинь тийм. Тэгсэн гэсэн үг одоо ийм экстрим дасгал хөдөлгөөнийг ер нь бол үдээс өмнө буюу одоо 16 цагаас өмнө хийх ёстой. Ер нь бүх энэ нөгөө нойронд сайн нойрсоход хориотой энэ зүйлүүдийг орой унтахаас тэдэн цагийн өмнө хийх ёстой гэсэн ингээд ийм цагийн ингээд заалтууд байдаг. Жишээлх нь бол 4-5 цагийн өмнө дасгал хөдөлгөөнийг хийгээд дууссан байх ёстой. Кофеинийг болохоор кофеин чинь бол бие махбодоос задрах одоо бүр мөсөн алга болох хугацаа нь 7 цаг байхгүй юу. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр кофег бол 1-2 цагаас өмнө уусан байх ёстой гэх мэт шингийн юм одоо ядаад унтахаас 3 цагийн өмнө уусан байх ёстой гэх мэтчлэн энэ нойрны эрүүл ахуйн дэглэмүүдийг баримталж нойрны асуудалтай хүмүүс маань энийг одоо шийднэ л гэсэн. Тэгэхээр нөгөө зан үйлийн эмчилгээ гэхээр яг энэ болчиход байна уу тий. Ерөнхийдөө нөгөө тухайн хүний амьдралын хэмнэлээр нь өөрчлөлт оруулдаг гэсэн үг үү? Одоо нойрны зан үйлийн эмчилгээ. Яг энэ нэг хэсэг нь мөн. Таны мэдхүү зан үйлийн эмчилгээ гэдэг маань яг архаг нойргуудцсан хүн дээр энэ эмчилгээг хийх заалттай хүн гэж байна. Бас заалтгүй хүн гэж байна. Жишээлхийн болоод одоо нойронд амьсгал тасалдах эмгэгтэй, нойронд хөл үйлчлэн хөдлөх эмгэгтэй гэдэг нойрны эмгэгүүд байдаг байхгүй. Одоо унтж байгаад их чанга хорхирж ийснэ гинт амьсгал нь тасалдаад хэдэн секунд алга болчдөг тийм ээ. Энэ хүмүүсийг одоо зан үйлийн эмчилгээ хийгээд тэр энэ амьсгал тасалддаг эмгэгийг эмчлэхгүй бол үр дүнгүй гэсэн. Нойронд одоо дүрлэхийн ч юм уу одоо төмөр эрцийн дутагдaltaй холбоотойгоор хөлн ингээ үчлээд хөдлөөд идэг. Тэрнээсээ болоод сэрүүлзээд сэрсээр байгаад хоёр дахьаар нойргуудцсан хүмүүс байхгүй. Энэ хүнд тэр зан үйлийн эмчилгээ хийгээд нэмэргүй гэсэн үг байхгүй. Ямар бач дутагдахаар хөлөөлдөг гинэ. Энэ хөл хөдлөх эмгэг буюу periodic leg movement гэдэг одоо нойрны эмгэг байна. Энэ болохоор ер нь бол хоёр шалтгаантай хэд хэдэн шалтгаантай. Ер нь бол төрөлхийн буюу удамшлын шалтгаантай байж болно. Эсвэл нөгөө төмрийн дутагдaltaй холбоотойгоор одоо ингээ хөлн хөдлөөд идэг тийм ээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр одоо эрцүүдээ үзүүл төмөр магний гэдэг одоо хүний булчингийн хэвийн үйл ажиллагаанд одоо зайлшгүй шаардлагатай ийм эрцүүд байдаг. Жишээлх нь бол одоо
төрсний дараах ч юм уу те цусыг алдсан ямар нэг эмгэгийн дараах ч юм уу ийм байдалд эсвэл ингээ их хөлрөө тасгал хөдөлгөөн хийдэг одоо хөлөрдөг хүмүүс маань хөлсөөрөө маш их ирж залдаад тэрнээсээ болоод одоо хоёр дахьчаар хөлн хөдлөөд идэг эмэгтэй ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд те төмөр их хэмжээгээр хэрэгтэй болдог. Ингэснээс болоод ингээ хөлн хөдлөөл тэрнээсээ болоод одоо сэрвэлзээл өөрөө мэдхгүйгээр ингээ сэрвэлзээд хөнгөн нойроор унтаад идэг байхгүй. Ингэн маань 3 сараас дээш хугацаагаар үргэлжлэх юм бол нойргүйдэлд одоо хүрчихэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бусад ингээд шөнийн нойронд одоо илэрдэг энэ өвчнүүдийг нэгдүгээр шалтгааныг олж оншилж эмчлүүлж иж нойрны асуудлаа шийдэн штэ. А гэтэл гадуур манайхан болохоор яадаг нь унтахгүй байна, унтах юм байна, унтдаг наалт байна уу, унтдаг дэр байна уу, унтдаг матрас байна уу. Хичнээн тэднийг хэрэглээд тэр шалтгаанаа олохгүй бол ерөөсөө эмчилгүй шүү дээ. Нойргүйдэл эмчлэгдэхгүй байхгүй. Тэгээ энийг л нэг сайн ойлгосоо гэж бодод байгаа юм л да. Гол нойргүйдэл төрөж байгаа шалтгаанууд хүн болгон дээр янз бүр. Тэр шалтгаанаа эмчлэхгүй бол хичнээн юм уугаад ч юм уу одоо ч наалт нагаас нэмэргүүл юм тий. Тэрэнд саяны түрүүний ярьжсэн дээр CBT гэдэг эмчилгээ одоо хийлгэх заалттай хүмүүс гэдэг маань үнэхээр ямар ч шалтгаангүйгээр нойргүйтэй даа тий. Тохиромжтой нөхцөл байдалтай сайхан ор дэр өөрөө туслахаа байсан ч гэсэн унтаж чадахгүй. Унтахгүй хөвтөөл эсвэл шин олон дахин сэрэл эсвэл хэд өөрөөр сэрээд байна. А энэ дээрээс нь ямар нэгэн төр одоо суур өвчний одоо тайлбар ерөөсөө олдохгүй өөр ямар нэг энэ хүнийг нойргуудуулж байгаа шалтгаан олдохгүй мөртлөө нойргүйтэй байгаа. Тэр нь маш удаан хугацаар үргэлжлэсэн. Энэ хүмүүс дээр ер нь бол энэ CBT эмчилгээг хийдэг. Тэгээ бол ер нь одоо өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо хамгийн сайн одоо маш үр дүнтэй эмчилгээний арга гэж үзэж байгаа. Эмгүү эмчилгээний арга буюу байгалаар нь тэр хүнийг эмчилнэ. За энэ эмчилгээ маань ер нь бол тодорхой хугацаа шаардна. 5-8 удаагийн одоо энэ секшн буюу 5-8 удаагийн сургалт эмчилгээ одоо явагддаг. Өөрөөр хэлбэл эмч үйлчлүүлэгч хоёр хоорондоо уулзаж тэр хүний одоо асуудлыг шийдэхэд 5-8 удаа буюу нийтдээ ер нь бол 2-3 сарын хугацаа шаарддаг ийм тэр үйлчлүүлэгчээс эмчээс аль альнаас нь төвчээр шаардлагатай байдаг ийм эмчилгээ гэсэн. За энд нь болохоор түрүүний өөр чи хэлсэн одоо нойрны зан үйл те нойрны эрүүл ахуй тодорхой хэмжээгээр орно. Өөрөөр хэлбэл нойрны эрүүл мэндийн боловсралтай болох хамгийн нэгдүгээр чухал асуудал байхгүй. Тэрийг мэдэхгүйгээр одоо өөр бас энэ нойргүйдлийг эмчлэх боломжгүй гэсэн. За дээрээс нь цочмог нойргүйдж явах мэдээч хэрэг өнөөдөр хараг нойргүйдэлтэй болсон хүмүүс маань тодорхой хэмжээгээр сэдрэгч хүчсэн зүйл байгаа тэр хүмүүс маань цочмог нойргүйдээ тодорхой хугацаа өнгөрсөн байгаа тийм. Энэ хугацаанд олж авсан нойргүйдлээсээ болоод олж авсан нөгөө буруу зуршил, буруу зан үйл, буруу итгэл үнэмшил. За ингээд энэ хугацаанд одоо тэрнээсээ болоо унтахгүйгээсээ болоо сэтгэл санааны байдал өөрчлөгдсөнтэй сэтгцийн өөрчлөлт гэдгийг одоо хүн дээр хүлээж байгаа. Одоо ер нь бол сэтгэл нь гутраад, түгшээд, үе айц төрөөд байгаа ийм одоо сэтгэл санааны өөрчлөлттэй байгаа. Энэ зүйл өдрөө нь хандсан эмчилгээнүүдийг хийдэг. За үүнд нь жишээлх юм бол орондоо олон цаг ингээл хөвтээд уцаа үзээд ингээд байгаа маань өөрөлдөх юм бол яг жинхнээсээ одоо нойргүйдүүлээд байгаа байхгүй одоо архаг нойргүйдэлтэй хүний. Тэгэхээр одоо яг хэр орондоо хөвтөхгүй байх, орондоо одоо унтахгүй 20 минутаас дээш бол заавал босох тийм ээ. Босохоор хүний одоо нөгөө унтуулах буюу одоо нойр суулгах систем маань одоо илүү хүчтэй ажиллах ёстой гэдгийг ойлгуулах, нойрыг нь сойх, нойрыг хязгаарлах. Энэний тулд одоо ганцхан удаа хийгээд бол үр дүн өгөхгүй 14 хоног тэр хүнээс бол өөрөөс нь маш их төвчээр хатууч буюу өөрөө өөртөө үнэнж байх асуудал бол шаардлагатай гэсэн. Тэгэд энэ асуудлыг одоо 2 сар хугацаар үргэлжлүүлдэг буюу одоо нойрыг хязгаарлах, нойрыг сойх. За дээрэс нь одоо танин мэдхүйг нь өөрчлөхтэй буруу ойлголтуудыг нь өөрчлөх. Нойргүйдлээсээ болоод ингээд сэтгэл санаа дандаа ингээд муу яваад хаар имийг одоо дандаа сөргөөр хүлээж авдаг, имийг дандаа муугаар боддог, ерөөсөө сайн сайхан зүйл гэж байхгүй болсон тийм. Эсвэл имийг хэд дүүлэгдэг, эсвэл хэд жижигэрүүлдэг, эсвэл өөртөө буруу өгдөг тийм. Энэ нойргүй байгаа юм одоо миний муу гихч гэдэг юм тийм. Ингэж өөрийгөө одоо өндөржүүлсэн бэлэн байдал байлгаал одоо ингээд байгаа энэ хүний энэ зан үйлийг нь өөрчлөх нь хамгийн гол нь гэсэн. Гих мэтчлэнгийн ингээд 5-6 хэсэг бүхий эмчилгээний одоо зарчмууд байдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр бас нөгөө хүн болгон дээр онцлогтод тааруулбал тийм хүн болгоны онцлогтод тааруулж тухай хүндэд тааруулсан эмчилгээний тактик боловсруулна гэсэн. Тэгээ одоо бол юу юуны тухайн төрөлхөө шууд эм мөхөө болчихсон юм биш үү тий. Саний энэ эмчилгээг хийчээ тэгээд магадгүй үйлчлэхгүй болчих юм уу тий нэмэлтээр юм үйлдэл болсон юм гэж бодож болох. За ер нь одоо ингээд нойргүйдлийн одоо эмчилгээний одоо журам эмчилгээний одоо асуудал маань жилээс жилд ингээд сайжраад өөрчлөгдөөл яваад байдаг. Гэтэл одоо ингээд сүүлийн 10 жилд эхлээд одоо нойргүйдсэн хүнийг тийм ээ цочмог нойргүйдсэн хүнийг
шууд им өгөх юм уу, эсвэл CBCI эмчилгээ хийх юм уу гэдэг ингээ бүгдийг заасан байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр одоо яг цочмог нойргоцгонд анх удаа ямар эмчилгээ хийх вэ гэхээр CBCI эмчилгээг л хийн. Тэгэхээр энэ CBCI эмчилгээ маш үр дүнтэй учраас дөнгөж одоо цочмог нойргоцсон 1 сар дотроо байгаа энэ хүмүүст маш үр дүнтэй. Хэрвээ энийг яваад үр дүн өгөхгүй болвол эмийн эмчилгээтэй хавсарч болно. Тэр бол тэр эмч хүний одоо клиник сэтгэхүй тийм ээ тэр хүнтэй одоо тааруулж их энэ арга барил гэсэн үг л дээ. Гэхдээ CBCI эмчилгээ маань бол бас хүн болгон тохиромжтой байдаггүй. Зарим хүмүүст одоо ер нь жоохон тийм сэтгцийн эмгэгтэй талын хүмүүстэй бол ер нь бол жоохон хэцүү байдаг учраас эмтээ хавсруулж үл. Гэхдээ тэр эмийг эхний сонголтын эм ямар юм байх юм? Тэр эмийг ямар хугацаагаар үргэлжлүүлэх юм? Тэгээд тэр эмийгээ хасахдаа хэрхэн яаж одоо тунгийг бууруулах юм? Маш нарийн аргачлалтай байхгүй. Тэрнээс биш өнөөдөр олон улсын одоо стандартад нойргоцсон хүнд шууд эм өгөх заалт ерөөсөй байхгүй байхгүй. Тийм. Тийм. Ихтэй сонголтын эмчилгээ CBCI эмчилгээ. Дураараа л би энэ эмийг ухаар гайг унтчихдээ юм ч юм уу тий. Нэг авсан эмээ нуугаад идэв шүү дээ тий. Гэхдээ нэг хэсэг хугацааны дараа өөрчлөхөө болчдөг гэл юм байна. Ер нь нойрны эмийг хэр удаан уух хэрэгтэй байдгийг тэр схем нь одоо яаж тийм бол ер нь удаан ухаар нөлөөлөхөө болчдөг гэж ярьдаг шүү дээ. Яг нь нойрны эм гэдэг нь зөвхөн л нэг төрлийн юм биш одоо дотроо маш олон бүлэг бүхий одоо эмнүүдийн холдоо 60-аар олгодог буюу нойрны эм гэж жишээлбэл бол одоо жинхэнэ хипнотик эм буюу нойрсуулах эм гэж байна. Эсвэл одоо сэтгэц нөлөөт эм гэж байна те янз бүр. Гэхдээ ер нь бол яг олоосод хөлийн зөвшөөрөгдсөн хипнотик эмүүд маань ерөнхийдөө 4 ангиллагдсан байгаа байхгүй. За тэрийг одоо жирийн ард иргэд ойлгуулах зорилгоор гэтэл энэ 4 ангиллал дотор байгаа эмнүүд маань Монгол ховорхон байгаа штэ. Гэхдээ энэ эмнүүдийг шууд нэгдүгээр игнэний эмд бол ерөөс өгөхгүй. Эхлээд заавал CBCI эмчилгээгээ хий. Тэгээд энэ хүмүүс маань одоо CBCI эмчилгээ хүлээж авч чадахгүй 2-3 сар болчих юм бол эмтэйгээ хавсарна гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нойрны эм энэ хипнотик эмнүүдийг 2 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн уухгүй гэж одоо тийм заалтаа үргэлжлүүлэн. Хамгийн ихдээ 6 сараас дээш хугацаагаар ерөөсөө огт ууж болохгүй гэсэн юм заалтаа. Өөрөлдөх юм бол 2 сар уугаад завсарлаад дахиад одоо эмчтэйгээ одоо ярилцж байгаад тийм ээ дахиад 2 сар ууж болно. Мөн дахиад завсарлана. За бүр шаардлагатай гэж үзвэл дахиад 2 сар нийтдээ 6 сар. Тэрнээс илүү уух юм бол тэрнээс илүү тэр эмийг бол ерөөсөө уухгүй. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг гэхээр энэ сэтгэц нөлөөт эмнүүд маань 2 сараас дээш хугацаар 6 сараас дээш хугацаар уучих юм бол тэр хүнд одоо нөлөөлөл байхгүй. Одоо хүмүүсийг сонсоод тэр бол маш тод жишээдэг байхгүй. Нойрны эмээ 7-8 цагт уудаг. Би ер нь болоод эмийн хүчээр л унтдаг, эмгүй бол би унтчих чадахгүй. За та хэдэн цагт уудыг? 7-8 цагт унт. За хэдэн цагт унтдаг? 2-3 цагт унтдаг гэж ярьдаг байхгүй. Тэр 7-8 цагт уусан юм маань 2-3 цагт үйлчилдэг тийм юм гэж байхгүй шүү дээ. Нэг юм 2 цагийн дотор л үйлчлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хүн маань өөрийнх нь сэтгэл зүгээр л унтаад байгаа байхгүй. Би юм ууцсан. Би одоо ингээ унтна гэдэг. Тэр 6 сараас дээш хугацаагаар уухаар тэр юм бол аль хэдийн тэр хүнд үйлчлэл байхгүй. Тэр хүн зүгээр би юм ууж байгаа учраас унтж гинэ гэдэг юм сэтгэл зүйн асуудлаараа л унтаад. Дээрээс нь одоо яагаад тэр хугацаа заагаад байгаа гэхээр ихэнх ингээд нойрны эмнүүд, хипнотик эмнүүд, сэтгэц нөлөөт эмнүүд маань айгүй том гаж нөлөөтэй байдаг ерөөсөө. Бүгдээрээ одоо гаж нөлөөтэй. Ямар гаж нөлөө авах вэ? Тэр нь болохоор ингээ маргааш өглөө дөнгө төлдөг те маргааш ингээ ажлын чадваргүй хөл гарна говьд. Яг тэр ихэнх нь булчин суулдаг юмнууд гэдэг байхгүй юу? За гэтэл энэ булчин суулдаг юмнуудыг одоо энэ нойргүй байгаад байна гэдэг нэг хүнд өгсөн нөгөө хүн нөгөө нойронд амьсгал тасалддаг эмгэгтэй хүн байвал тэр хүний тэр эмгэгийг нь одоо уламд ордуулна гэсэн үг шүү дээ. Дэмжинэ гэсэн үг болж байгаа байхгүй. Тийм учраас эхлээ шалтгаанаа олооч л гэдэг. За ер нь бол гаж нөлөө маш их л дээ ам хатна. За сүүл рүүгээ одоо бүр ер нь ихэнх хүмүүс маань 2-3 жил уучлаа, 10 хэдэн жил уучлаа гэсэн хүмүүс байдаг. Тэгэхээр яг гэхээр ер нь эсрэгээр одоо энэ сэтгцийн өөрчлөлтөнд орцсон, ерөнхий тэр хүний одоо behavior буюу зан төрх нь өөрчлөгдсөн. Тэгэл үргэлжийн мөнхөд ам нь хатж идэг, ингээл гар хөл нь салгалж идэг, түгшүүртэй байж идэг. Эргээд нөгөө эмнүүд маань түгшил одоо сэтгэл зовнилыг ингээ үүсгэж ирдэг байхгүй. Тэр ер нь маш аюултай дахиад үүсэх юм. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр нөгөө би юм угаал унтаад байна л гэдэг ингээд жижигнээ салгалаад ингээд айгүй ингээд өндөр ингээд сэтгэл төвшөлтэй явж байгаа хүмүүс маань эмийн хамааралт нойргол гэдэг юмд орчихсон явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамааралтай нойргол гэж бас дахиад үүсгэж шүү дээ. Тэгж гэсэн үг тийм өөрөө. Тэгэхээр энэ хүмүүсийг нойргодлоос нь гаргах нь бүр хэцүү.
Эхлээд ингээд одоо яг архаг нойргуудтай 2-3 сар болсон хүнийг бол эхлээд одоо CBC эмчилгээгээ дараа нэмийн эмчилгээгээр хавсрахгүй тийм ээ. Ийм хүнээсээ нөгөө нэг олон сар жилээр энэ нойргуудлын буюу хипноцик юмнуудыг уусан хүмүүсийг эмнээс нь гаргах энэ CBC эмчилгээгээр одоо додомдох бол маш хэцүү, аль альнаас нь маш нарийн ур чадвар шаарддаг гэсэн үг тийм. Өөрөлдөх юм бол тэр эмийг одоо шууд хасч болохгүй. Бараг л 40 олон жил өөртөө бүр зуршил үүстэл ингээд хэрэгэлсэн тэр эмийг нь одоо тэр хүнээсээ шалтгаалаад доозыг нь одоо яаж бууруулах вэ? 7 хоногтой хэрхэн бууруулах вэ гэж аажмаар бууруулаад дээрээс нь CBC эмчилгээгээ хийгээд удаан хугацаанд хоёулангийн хүчин чармаалтын үндсэн дээр бол эмчилнэ. Гэхдээ маш сайн үр дүнтэй. Гэхдээ үйлчлүүлэгчээс өөрөөс нь маш сайн итгэл үнэмшил хичээл чармаалт хэрэгтэй байт юм л да. Тэгэхээр манай монголчууд маань ер нь бол тэгих дурггүй зүгээр л нэг юм өгч хурдхан л унтчмаар байна. Өнөөдөр л унтчмаар байна. Ийм л өгчөөчтэй. Өөрөө ямар нэг үйлдэл хиймээргүй байна шүү дээ. Одоо нэг одоо буруу зуршил, буруу зан үйлдэл болцсон нэг жишээ нь бол юу гэхээр шууд үр дүнгэл хүсдэг ерөөс. Тэр явцыг ерөөс хүсдэггүй. Одоо ийм явц хэрэгтэй гэхээр ингээд шууд бүр сонсхийг хүсэхгүй те. Зүгээр л өнөөдөр шууд унтмаар байна гэдэг. Тэгээ мэрэг төлөгч юм уу те. Шууд л одоо ингээд эцсийн үр дүнгэл хүлээдэг. Тийм одоо байгаад идэг учраас тэр хүмүүстэй ажиллахад жоохон төвөгтэй байдаг. Гэхдээ бол тэр CBC эмчилгээ гэдэг нь тийм зан үйлтэй хүмүүсийг л өөрчлөх гээд идэг тийм л эмчилгээ байхгүй. Яг нь сүүлүүд ингээд гадуур сонсогдоод байдаг зарим амьдгууд ингээд ядраанд орцсон ингээд нойр үтцсэн хүмүүсийг авч шууд ингээд олон цагаар унтуулчихдаг. Тэгэхээр ч аягүй сайхан сэргээд хосоод ирдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ юу н явандаа хүний биед яаж ямар нөлөөтэй үнэхээр сайхан амраачж байгаа юм уу эсвэл тэр нь бас өндөр дозын унтуулах юмнэр хэрэглэж авчирс бас муу нөлөөтэй юу? Яг тэр чин эмнэлэгтэй хөвтөл одоо тэд хоног ингээд эмээгүүд ингээд албаучаар унтуулчлаа тий. Эмнэлгээс гараад тэгээ нөгөө хүн чинь дахиад унтчих чадахгүй гэсэн. Яг тэр эмээ хүчээр унтаад байгаа байхгүй. Гэхдээ яг зарим хүмүүст одоо яг тийм сэтгэл готралтай, сэтгэл төгшөлтэй ч юм уу тий. Тэр хүмүүст одоо яг үнэхээр ийм шаардлагатай тийм үйлчлүүлэгч нар байна. Тэр хүмүүст яг ингээд зогсон таарсан эмээ яг зохимжтой хугацаагаар уулах юм бол үр дүн өгдөг. Гэхдээ энэ хугацаанд бол заавал эмийг ер нь дангаар нь хэрэглэх бол маш буруу. Заавал одоо CBC эмчилгээгээ яваад тэр хүнд одоо эм бол гол шийдэл биш ээ. Таны амьдралын хэв маяг, нойрны хэв маяг те энэ маш чухал шүү гэдгийг л хамгийн түрүүнд л ойлгуулж өгсөн юм байна. Ер нь ямар ч юм уугаад, ямар ч одоо нойрон сайн гэдэг хоол хүнс хэрэглээд, ямар ч наалд наагаад тэр хүн яг нойрны эрүүл ах уу, зөв нойрны дэглэмтэй байхгүй бол тэд нар ерөөсөө юу ч биш. Аль нь ч нөлөөлөхгүй гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр CBC гэдэг маань хэвийн нойртой ба хамгийн гол үндэслэл болоод байгаа юм л да. Тэгэхээр яг тэр зөв дэглэм гэдэг нь одоо юу байх вэ? Ерөөсөө нойрны эрүүл ах уу гэдэг одоо нэг тийм үндэс суурь байна. Ер нь бол хүн хэвийн сайн унтахын тулд яах ёстой юм. За бүр нойргуудсан хүн маань яах ёстой юм гэдэг. Жишээлх юм бол одоо хамгийн нэгдүгээр өдөр болгон заавал дасгал хийгч, булчингаа ажиллавал ямар нэгэн хэмжээгээр хүчтэй одоо ажиллавал гэж. За оройтой чингийн юм авахгүй. За орой унтахаас тэдэн цагийн өмнө чингийн юм аав. Тэдэн цагийн өмнө хоолоо идэн тийм ээ. За оройтой сэргээ ширгэлэхгүй. За тэр архит дарс байна, кофе байна те. Эднэрийг бол бас хэдэн цагийн өмнө уух ёстой. Тамхи байна те. Янз бүрийн сэргээ шүү дээ. Ногоон цай. Эднэрийг ер нь хэдэн цагийн өмнө. Ер нь оройтой ч тэднэрийг хэрэглэхгүй. Оройтой ч дасгал хөдөлгөөн хийхгүй. За орой бол 19 цагаас хойш тэр гэр бүл маань тэр хүмүүс маань өөрсдийнхөө одоо оройны горим гэдэг юмыг тогтоох хэрэгтэй буюу өөрийгөө унтахад бэлдэх хэрэгтэй гэж үзэж байгаа байхгүй. Тэрний үеийн гэхээр одоо хурц гэрэл тоног төхөөрөмж ажиллуулахгүй, хурц дуу чимээтэй юм ажиллуулахгүй, ер нь бол одоо хурц хөдөлгөөн хийхгүй, одоо их хүнд хоол идэхгүй тийм ээ. Тэгээд ер нь бол бясалгал хийн, йог хийн, өөрийгөө тайвшруулна, эерэг зүйл бодно, одоо сайн сайхан зүйл бодно, өөрийгөө хайрлна, залбирах гэх мэтчлэнгийн ийм зүйлүүдийг ер нь орой хийх ёстой гэж үзэж байгаа. За өглөөний горим гэж юм байна. Аль болохоор эрт сэрнэ, өөрийгөө сэргэн. Хэдий ч нэгээр эрт сэрээд, хэдий ч нэгээр сэргийг тэр өдөржингөө байна уу? Төдий ч нэгээр шүн одоо сайн унтна, илүү сайн чанартай унтна гэж үздэг. За тэгээ нойрны орчин гэж байна. Тэр орчныг маш сайн бүрдүүлсэн. Тэр унтлахны өрөө гэдэг юм бэлтгэсэн. Тэр өрөөнд дотор зөвхөн орлоо. Телевизээр байхгүй, одоо гар утсаа барьж тэр өрөөнд орохгүй, хүүхэдтэй унтахгүй тий. Унтлахны өрөө маань харанхуй байх ёстой, сэрүүн байх ёстой, чимээгүй байх ёстой. Энэ орчин гэдэг юм маш чухал. Нойрны эрүүл ахуйд орж байгаа байхгүй юу? За тэгээ тогтмол цагт унтаж тогтмол цагт сэрэх ёстой гэсэн ийм нэг итгэн зарчим байна. Энийг л яг баримтлаа явуул хэвийн нойртой хүн бол хизээч нойрны асуудалд орохгүй одоо гинтийн одоо асуудал үүсэх бол тийм. Нойргүйдэлтэй хүн ч гэсэн энэ асуудлыг заавал одоо энэ нойрны эрүүл ахуй гэдэг имийг баримталж амьдрах ёстой гэсэн үг л тийм. За бүр нойргууд
хүн болгох юм орчин бүрдүүлэхэд бас хэцүү баг. Тэгэхээр яг үнэхээр нойр гүйдлийн асуудалтай болцсон бол нэг хэсэг хугацаанд нойрны одоо эрүүл ахуйн зөв бүрдүүлээд эмчээс зөвлөгөө аваад явахад бол ер нь бол бүр эмчлэгддэг гэж үзэх юм тийм. Нойр гүйдэлтэй хүн үү? Тийм, нойр гүйдэлтэй хүн өөрөө. Тийм, нойр гүйдлээ ер нь бол эмчилнэ. Гэхдээ энэ нойрны эрүүл ахуй гэдэг юм заавал хамт байлгана. За гэхдээ бид нэр робот биш хүн учраас одоо энэ одоо 10 зарчим байлаагт аргуулынгийн баримтлал ингээл дандаа сайн явж чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үндсэн зарчим нь бол ерөөсөө унтахын тулд одоо тасгал төлөвлөгөөнөө заавал хийх ёстой ч гэдэг юм уу. Үдээс хойш сэргээ ширгэлгүй байх ёстой ч гэдэг. Буруу зан үл хэрэглээд шүү дээ. Орой кофе уугаал тэгчээ би унтахгүй байна гэх юм. Ийм зүйлүүдийг сайн ухамсарлуулж л өгөх ёстой юм л да. Тэгэхээр тэр хүн маань тэр өөрийнхөө онцлог эсвэл өөрийнхөө амьдралын хэв маяг тааруулаад энэ зүйлүүдээс өөрийнхөө нойронд одоо аль тохиромжтой байх зүйлийг аль болохоор хийхийг хичээх хэрэгтэй гэсэн. За магадгүй зарим хүмүүс маань бүгдээрээ л одоо өдрийн 8 цагаар ажиллахгүй шүү дээ энэ хүн төрлөختөн тийм ээ. Зарим нь одоо оройтож ажилдаг, гэртээ орой 9-10 цаг гэж ирдэг. Энэ хүнд ч одоо чи 19 цагаас хойш оройны гормыг баримтлах ёстой тэр гэдэг ингээд юм болгон одоо тийм тийш байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол хэвийн одоо нойрны дэглэмтэй байхын тулд ийм байх ёстой шүү гэдгийг ойлгуулж өгөх ёстой. Та үнэхээр нойр гүйдсэн хүнд бол эмийн эмчилгээ хийх юм уу, CBCI эмчилгээ хийх юм уу, хавсруулаад хэрэглэх юм уу? Энэ аргаар л тэр хүний нойр гүйдлээс гарна. Ер нь бол сүүлийн үеийн судалгаагаар CBC эмчилгээ дангаар нь хийх, эсвэл эмийн эмчилгээ хийх, эсвэл хавсарч хийхэд одоо алинд нь илүү их үр дүн өгч ийн вэ гэдэг одоо ийм судалгааны зөндөө одоо сүүлийн үед хийгдэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө CBCI эмчилгээ бол дангаараа үр дүнтэй байгаа нь нөгөө эмийн эмчилгээтэй хавсарсантай байгаад яг ижилхэн үр дүнтэй байгаа байхгүй. Ийм хавсраад тэр хүний одоо эмчилгээ нойр гүйдэл нь одоо илүү хуваар сайжирсан юм бол байхгүй одоо. Тэгэхээр одоо гол зүйл бол CBCI эмчилгээ юм аа гэдэг. Заавал тийм хортой юм уу одоо харгуугүй. Цаан үлээ эрүүл одоо нойрны эрүүл ахуйгаа барьчихад бол яг ийм усантай адилхан нөлөө үзүүлдэг шүү дээ. Жишээлх юм бол гэхдээ одоо төрөлхийн ингээд нойрон сэрэмтгий хэв шинжийн хүмүүс гэж байдаг. Өөрөлдөх юм бол одоо хүний ургал материалын систем гэдэг одоо нойрыг зохицуулдаг систем байгаа байхгүй. Тэр маань ингээд байнга одоо сэрэмтгий байж идэг. Хүний одоо нөгөө нейромедиатор GABA гэдэг нь одоо төрөлхийн дутагдaltaа өөрөлдөх юм бол төрөлхийн нойр гүйдэлтэй хүмүүс байгаа юм тийм үү. Энэ хүмүүстэй ажиллахад одоо яалтчгүй одоо эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай ч юм уу тийм. Ийм тохиолдол байж болно. Гэтэл тэр хүмүүсийг ганцхан CBCI-аар эмчилнэ гэд зүтгээд авах бол асуудалтай л да. Эмний хувьд нэг зүйл асуухад ийм одоо нэг уугаад эхэлсэн бол дараа ичиг тоног уун гэж байдаг. Одоо жишээлбэл ийм их тохиолдлууд аяг хөтөлтэй. Нойр үдчлээ нойрны юм байна. Өнөөдөр нэг нойрны юм уугаад унтчихгээл нэг өдөр нойрны юм ууж унтаад маргааш нь зөөрөж жагаад хэд хоногийн дараа нойр биш нөгөө юмс нэг уучгээл тэгээд нэг алдаг оног ингээд уугаа явааддаг шээ тий. Энэ юу н зүг юм уу? Эсвэл уухаар бол заавал одоо бамбаа юм нэг ууж гисэн бол насаараа ууж эхлэн гэдэг ууд гэдэгтэй адилхан. Заавал нэг уух юм бол эсгэмээр уух хэрэгтэй юу? За энэ болохоор харилцаа адилгүй л дээ. Тэр хүнийхээ юмс хүнээсээ хамаарат өөр гэсэн үг. Зөвхөн хэвийн нойртой хүн маань одоо нэг хайдаа нэг нойргууд асуудал байдаг шүү дээ, тийм ээ. Тэр би одоо унтах шаардлагатай ингээд нэг харшлын юм уучдаг ч юм уу. Миний үед ч гэсэн заримдаа хэдэн хоног нойргүй хончхоор одоо ингээд нойр хямрахаар одоо нэг өдөр ингээд уучъя гэд. Тэр хэвийн дүү нойртой хүнд бол энэ асуудал биш. Гэтэл ерөнхийдөө ингээд ийм хандлагатай хүмүүс маань ерөөс ингээд тогтмол биш байдлаар уудаг. Энэ маань эргүүлээд нөгөө нойрны тогтмол байдлыг алдагдуулж байгаа байхгүй. Тэр нойрны тогтмол байдал алдагдана гэдэг маань л өөрөө маш хүнд зэргийн нойр гүйдэл үүсгэж их үсэр болоод байгаа. Тэгэхээр тэр хүнийхээ байдлаас хамаарат үнэхээр энэ хүн нойрны эмийг тодорхой хугацаагаар уугаад нойроо хэвэн болгох ёстой юм байна гэж үзвэл ер нь тэр эмээ яг тодорхой хугацаагаар эмчийн зааснаар тогтмол одоо 1 сар ч юм уу те ер нь уувал зөв гэж үзэж байгаа. Тэгэхгүй одоо нэг өдөр уугаад тэр хүн маань одоо хэдэн хоног нойргүй явж байгаад одоо нэг өдөр уугаад нэг 8-9 цаг унтчих жоохоо. Тэгэхээр мэдээч хэрэг маргааш өдөр нь бага унтах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр тэр хүн маань яг нэг өдөр ингээ уучаар ингээ 2-3 хоног үргэлжлээ сайхан унтчих тийм аа л гэж ярьдаг. Тэгэхээр энэ маань нэг нойрыг тогтмол биш болгоод байгаа гэсэн. Ер нь нөгөө нэг өдөр болгон өөр цагийн хэмжээтэй унтах маань л айгүй буруу гэсэн. Энд нь нөгөө тэр юм нөлөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр нэг өдөр ингээ 10 цаг унтсан хүн чинь одоо насанд хүрсэн хүн чинь 7-8 цаг унтна гэдэг аа шүү дээ. Тэгэхээр 2 дахь өдөр нь нөгөө 7-8 цагаас нь 10 цаг унтсны 3 цаг хасагдчих байгаа байхгүй. Тэгэхээр л одоо нойр маань хэвийн биш болоод явчихсан гэсэн. Тэгэхээр эмийг бол ер нь эсвэл уухгүй байх ёстой. Ойлгохоор уухгүй. Гэхдээ яг ерөнхийдөө одоо техникийн сайжруулах, мэдрэлийн эмчийн заалтын зарим юмнууд маань одоо
нойр суулга үйлчилгээ тэмнүүд байдаг ч зөндөө олон асуудал байна. Харшлын эмийг ч гэсэн ер нь тодорхой хэмжээгээр нойргуулыг эмчлэхийн тулд хэрэгэлдэг гэх мэтчлэн тэр эмээ уух юм бол одоо яг тогтсон доозоороо яг тогтсон хугацаанд уух нь тэр хүний нөгөө нойрны тогтмол биш байдлыг хэвийн болгож өгөх хэрэгтэй байхгүй хамгийн гол нь. Тийм учраас тогтмол уух хэрэгтэй гэдэг энэ зарчмыг л баримталдаг. За одоо ер нь сүүлийн үед орой унтахтаа уцаа ууцгүй одоо унтдаг хүн гэж хурлаа. Тэгэхээр тэр уцсны цэнхэр гэрэл гэдэг юм маань хүнийг одоо нойргод үлддэг гэж үздэг байгаа шүү дээ. Тэгж байгаа. Одоо энэс үүдэлтэйгээр нойрны асуудал ер нь нэрс нэмэгдэж гин үү? Нойрны эмчийн юу үзүүлдэг вэ? Энэ нөгөө нэг нойргуудлаа тогтоон барьж байгаа одоо зан үйл байхгүй ерөөсөө өөрөөр хэлэх юм бол орондоо ороод заавал уцаа үздэг. Уцаа үзэхээр мэдээж хэрэг уц үзээд байгаа хүмүүс нэгээс 2 цаг болдог. Яагаад гэхээр нөгөө нэг уцнаас ялгараад байгаа, телевизээрээс ялгараад байгаа нөгөө цэнхэр гэрэл гэдэг юм чинь ерөнхийдөө бол нөгөө нарны гэрэл болон хиймэл гэрлээс үүсдэг. Цагаан гэрлийн одоо спектр задраад олон өнгө болдог тий. Тэрний нэг л хэсэг нь баггүй юу? Тэгээ ер нь ямар ч гэрэлд ингээд хүн маань яг хөө нөө нар гарахаар бид нар чинь сэрэх ёстой шүү дээ байглаараа тий. Тэрнтэй адилхан л гэрэл тусгаар одоо ингээд нөгөө шууд тархинд нөгөө гэрэл чинь очиод сэр өдөр болчлоо. Нар гарчлаа, унтахгүй шүү гэдэг дохио өгдөг тархинд шууд. Цэнхэр гэрэл болохоор тэднээс бүр илүү хэд дахин илүүгээр тийм дохио өгдөг гэж байгаа байхгүй. Илүү их сэрэмтгий болоод. Өдрийн цагаар цэнхэр гэрэл маань ер нь бол шүн хэвийн нойртой байхад өдрийн цагаар цэнхэр гэрэл маш ач холбогдолтой гэж үзэж байгаа. Илүү сэргийг байна, илүү одоо цаваа байлган тий. Тэгснээр илүү шүн унтна. Гэтэл орой болоод ирэхээр эсрэгээрээ нөгөөх маань илүү хорон үлдэлтэй болоод ирдэг тий. Хамгийн гол нь цэнхэр гэрэл гэдэг нь одоо нүдний торлог бүрхөвчийг шууд нэвтлээд шууд тархинд очиод тохиолдол өгдөг. Гэрэл тусаад байна. Одоо бити унтаа. Тэгэхээр мэдээч хүмүүс хэлдэг штеп. Уцаа үзэл байгаа л байвал унтахгүй. Ингээд тавьчвал би унтчихдаг гэж хэлээ. Өөрөө яах ёстойгоо уул нь ойлгомжтой хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэгвэл уцаа бити үзгээд тэрхүү уцаа үзмээр санагдаад ингээд цаашаа ингээд улам лавшруулад улам сэргийг болоод ингээд тэгдэг. Тэгэхээр ерөөсөө нөгөө нойрны асуудалтай байгаа те нойрны эрүүл ахуй сахих шаардлагатай хүмүүс маань ерөөсөө л оройн цагаар бити дэлгэц үзээ, бити цэнхэр гэрэл үзээ, бити компьютер үзээ гэж. Цэнхэр гэрэлж одоо бүх төрлийн л одоо тоног төхөөрөмжөөс ялгараад байгаа байхгүй. Флуоресцент, тэгээд нөгөө LED гэрэл, бүх төрлийн гар утас, таблет, Kindle-ийн одоо жижиг ном уншдаг одоо гэрэлгүй юм шиг үүдээ тэр чинь бас гаргадаг юм тийм. Гаргадаг гэсэн үг тийм гаргадаг гэсэн. Тэг хүмүүс маань тэгэд бид Kindle дээр зүгээр л ном уншдаг шүү дээ. Энд чинь гэрэлгүй өдөр гэдэг. Тэг гэрэл гаргадаг байхгүй. Тэгэхээр энэ бүхэн маань бүгдээрээ гаргадаг учраас ер нь орой унтахтаа асуудалтай байвал бити үзээ гэдэг л ийм шаардлагатай. Нойрны эрүүл ахуйн нэг хэсэг бол тэр хэсэг л тийм. Нойр дэмждэг одоо хоол гэж байна уу ер нь. Тийм нойр дэмждэг хоол гэж байна. Ер нь бол тийм юу гэхээр одоо нойронд одоо илүү сайн нөлөөлдөг, илүү сайн унтуулдаг одоо хүнсний бүтээгдэхүүн гэх юм бол одоо хамгийн нэн төрөнд одоо киви гэж байдаг. Киви, банан, алмонд, самар, хуршиг, тэгээд овёс, сүү, тэгээд нөгөө турки буюу нөгөө цацагт хэрвал юм ах. Гэсэн энэ зүйлүүд маань одоо хамгийн ихний одоо нойронд илүү сайн нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд гэж үздэг юм байна л да. Тэгээ яг судлаад үзэхээр эдгээр хамгийн гол нь одоо нөгөө найрлаганд нь янз бүрийн одоо кали, кальци, эрцүүд тийм ээ, төмөр, Д витамин, омега буюу одоо заасны тосны хүчил агуулсан ийм одоо бүтээгдэхүүнүүд байна. Дээрээс нь одоо B-ийн төрлийн витаминууд B6 гэх мэтлийн ийм бүтээгдэхүүнүүд агуулдаг. Дээрээс нь триптофан агуулдаг. Дээрээс нь энэ бүтээгдэхүүнүүд маань өөрөө мелатонин, серотонин одоо агуулдаг байна. Дээрээс нь мелатонин, серотониныг одоо ялгарлтыг дэмждэг ийм үйлдэлтэй байдаг юм байна. Өөрөлдөл мелатонин гэдэг чинь одоо нойрсуулдаг даавар одоо серотонин гэдэг нь болохоор аз жаргалын даавар. Аз жаргалын даавар маань өөрөө мелатонины одоо нийлэгжилтэнд нөлөөлдөг шүү дээ. Гэх мэтчлэн ийм янз бүрийн одоо зарчмаар нойронд нөлөөлд юм байна. Гэхдээ хичнээн бид нар одоо ингээд энэ чинь нойрон сайн чинь гэж энийг хидээд нөгөө нойрны дэглэмээ барихгүй бол ямар ч хоол хүнс ямар ч одоо бүтээгдэхүүн хэрэггүй гэдгийг л одоо дахин сануулж хэлмээр байгаа юм л да тийм. Тэгэхээр нойрны эрүүл ахуй гэдэг зүйл бол хамгийн чухал юм байна. Маш чухал. Тэгээд энийг ер нь бол эмчтэйгээ уулзч ярилцчиж яг тухайн өөрт нь таарсан нойрны эрүүл ахуй гаргаж ирэх нь шүү дээ. Хүн болгоны амьдралын нөхцөл өөр учраас тийм. Яг үнэ. Энэ дээр нэг юм хэлмээр байгаа нь юу гэхээр хүмүүс маань
одоо ер нь бол сошиал тий ер нь бол хаанаас ном одоо англи хаана хэл дээр орс хэл дээр ингээд унших боломжтой болсон учраас хүмүүс юу гэж итгэдэг вэ гэхээр би нэг ингээд уншчин би англи хэлтэй би орс хэлтэй би тийм франц хэлтэй гэж уншаа тэгэл тэрнийхэн дагуу хийх гээд оролдоно хийн ер нь бясалгал йога эднэр ингээд өөрийнхөө хүчээр өөрөө хийх гэж айгүй хичээд зүтгэдэг. Гэтэл энэ маань хизээч одоо амжилт олдгоо маа. Энийг одоо юугаар зөвлүүлж хийсэн байдаг вэ гэхээр ингэж одоо өөрийнхөө хүчээр өөрийгөө эмчлэх гэж оролдох нь ресторанд ороод хоол захиалж идэх биш менюгийн нэтгэхтэй адилхан шүү гэж бол хэлдэг тийм зүрх зүг байдаг байхгүй юу. Тэгэхээр та нар минь одоо заавал мэрэгжлийн хүний зөвлөгөө аваач. Ядаад нэг удаа ч гэсэн ингээ өөртөө тохирсон өөрийнхөө ойлголтыг тэлгэцсэн зүйлээ одоо мэрэгжлийн хэмжээс заавал авах ёстой шүү гэдэг зүйлийг бас ер нь дахин сануулж хэлмээр байна л да. Тэгэхээр CBTI гэдэг шинэ эмчилгээ ихэд аяраа хэрэглээд өндөр үр дүн гараад байна. Нойрны юм ууснаас илүү үр дүн гараад байна. Заавал хортой юм уулгүйгээр ингээ нойрны эрүүл хаваа өөрчилчихэд одоо сайхан нойртой болох нь тодорхой юм байна. Гэхдээ энийг одоо нөгөө заавал эмчийн зөвлөгөө өөр л ер нь хийх юм байна. Яг өөртөө тохирсон эрүүл хавьд өөрөө ингээ хичээд гэдэг бол ер нь бол үр дүн багтаа бодлоо юм байна л да. Тий яаж хичээгээд ер нь бол үр дүн ер нь гарахгүй тийм. Тэгээ CBTI эмчилгээ гэдэг юм угаасаа хүн өөртөө хийж чадахгүй. Энэ зүйлийг яаж нарийн хийхийг тэр мэрэгжлийн эмч одоо тодорхой хэмжээний санхүүгээ зарцуулаад курст нь суугаад ингээ сурчсан тэр мэрэгжлийн коуч буюу эмч хүн маань өөрөө тэр үйлчлүүлэгчд одоо хийх эрхтэй болдог байхгүй. Тийм учраас энийг бол яг нойр үүдлийн асуудалтай болцсон хүмүүс ч гэдэг тий. Түүнээс нэг жоохон сэргэлцдэг шин ганц хоёр сэрдэг мөрдөг бол энэ бол нойрны асуудал юусоо биш юм байна. Тий яг үйлчлүүлэгчтэйгээ уулзсан энэ хүн дээр эмчилгээ хэрэгтэй юу? Энэ хүн үнэхээр нойр гүйдэлтэй юм уу? Эсвэл үгүй юм уу? Тийм тодорхойлж байгаа. Энэ хүн магадгүй тэр CBTI эмчилгээ хийх эсрэг заалттай хүн байж болж байна. Тэр суур одоо нойрны бусад эмгээгүүддэг гих мэдчлэн тий. Тэгэх юм бол одоо хүн болгонд одоо заавал би чам CBTI хийнэ гэдээ одоо дайраа давчлаад байгаа юм байхгүй. Яг одоо шаардлагатай хүмүүст нь л CBTI эмчилгээ хийж одоо маш сайн үр дүн гарч байгаа дэлхийд даяар. Тэм учраас одоо монголчуудаа ч гэсэн одоо энэ эмчилгээний сайхан талыг тэ үр дүнг ингээ харуулмаар байна л да. За сонирхолтой мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Одоо нойр үүдлийн асуудалтай хүмүүсийн талаар сайн ойлголттой болсон гэж бодож байна. Би ч гэсэн өөрөө одоо сайн ойлголттой боллоо. Нойр үүдэл гэдэг чинь одоо миний гэдчихснээс шал өөр юм байна гэдгийг мэдэж авлаа. За хамаагүй юм ууж болохгүй мэн гэдгийг маш сайн ойлгож авлаа. Тийм. Эмчийн зааваргүйгээр хамаагүй юм ууж болохгүй шүү дээ. За маш их баярлалаа. За